Сайн мэцэн үзэгчдээ улсын хурлын хэвлэл мэдээлэл олон нийтэд харилцах хэлцээс бэлтгэдэг улсын хурлын цаг тойм мэдээллийн хөтөлбөр эхэлж байна. Намрын чуулган завсарлаж улсын хурлын байнгын хороод тайлан мэдээлэлээ танилцууллаа. Ингээд байнгын хороодын хийсэн ажлаас өнөөдрийн нэвтрүүлэгтээ онцлог хүргэе. За ээлжид чуулганы хугацаанд хууль зүйн байнгын хороо, инновац цахим бодлогын байнгын хороо, аюулгүй байдал гадаад бодлогын байнгын хороо, эдийн засгийн байнгын хороод хамтран намрын чуулганы гол хуулиуд болох цахим шилжилтийн багц хуулиудыг баталсан юм а. За энэ багц хуульд нийтийн мэдээллийн ил тод байдлын тухай, хувь хүний мэдээллийг хамгаалах тухай, цахим гарын үсгийн тухай, виртуал хөрөнгөний үйлчилгээ үзүүлэгчийн тухай, кибер аюулгүй байдлын тухай хуулиуд багтаж байгаа юм а. За тэгвэл нийтийн мэдээллийн хуулиараа 5 төрлийн 68 мэдээллийг нээлттэй болгож байна. За альва төрийн үйлчилгээ үзүүлэхдээ төрд байгаа иргэний хувийн мэдээлэл дахин шаарддаггүй байхаар хуульчилснараа иргэдэд хүндрэлт чирэгдэл учруулдаг хүн сурталыг халж байгаараа онцлогтой юм. За энэ үүднээсээ төрийн байгууллагууд өөрийн үзмжээр байгууллагын мэдээлэл оруулдаг байсан. За үүнийг шийдвэрлэх зорилго нийтийн мэдээлэл нээлттэй, хязгаарлалттай, хаалттай гэж ангиллахаар зохицуулсан. За нээлттэй мэдээллийг хэн ч хаахгүй. Урд нь төрийн байгууллагууд өөрсдөө албаны нууц гэсэн хамаг дараалал нуучдаг байсан болов энийг ингэж хаах эрхгүй болгосон. Тухайлах юм бол нийтийн мэдээллийн ил тод байдлын тухай хуульд нээлттэй байхаар заасан мэдээллийн албаны нууц хамааруулж болохгүй гэсэн маш тодорхой томьёолыг хуулинд оруулж өгсөн. За түүнчлэн 5 төрлийн 68 мэдээллийг байнгын ил тод нээлттэй байлгаж үргэлжийн шинжилж байхыг мэдээлэл хариуцагч буюу төрийн байгууллага албан тушаалтнуудад үүрэг болгож хуульчилсан байна. За ийм 68 төрлийн мэдээлэл ил тод болсноор Монгол улсын 3 сая 300 мянган иргэн аж ахуй нэгж байгууллагууд, төрийн бус байгууллагууд энэ мэдээллүүдийг нээлттэй авах бололцоо бүрдэх юм аа. За төрийн байгууллагууд энд тодорхойлж хэлэх юм бол төрийн байгууллагуудын ажлын байрны сул оронтойгоо нээлттэй мэдээлэх. Өнөөдөр нууж хааж байгаа л танилтал, найз нөхөд, амьтаа ахтугаа томилчлаа гэдэг асуудал гардаг. Тэгвэл сул оронтой байх бүгдийг нээлттэй ил тод зарлаж байгааг хуульчилж өгсөн. За тендерт шалгарсан болон шалгараагүй мэдээллүүдийг тендер зарладаг шалгарсан уу, шалгараагүй юу, хэн шалгарсан энэ мэдээлэл хаалттай дахиад бас арга үрийн хаалгаа тендер авлаа гэж ярьдаг бол энэ бүх мэдээллүүд нээлттэй байх. За улсын зардлаар оюутнууд гадаад дотоод сурдаг барьдаг томилтоор явдаг барьдаг гэдэг асуудал яригддаг. Энэ бас нууц нэлээд асуудал болж таавах олж явдаг нэлээд хил ам дагуулдаг. Энэ бол байнгын нээлттэй байх нэ. Хэн нэгэн давуу эрх хэдэлж мэдээллийнхаа олж авч байгаа давуу талаараа мэдээллийг олж авах нуудаг энэ асуудал байхгүй болгоно. Гэх мэт олон асуудлуудыг энэ төрийн нийтийн мэдээллийн ил тод байдлын тухай хуулиар шийдэж байгаа. Харин хувь хүний мэдээлэл хамгаалах тухай хуулиараа хувь хүн нууцаа өөрөө хамгаалдаг байсан болоо 2022 оны 5 сарын 1-ний өдрөөс хэрэгжих хувь хүний мэдээлэл хамгаалах тухай хуулиараа хүний хувийн мэдээлэл хувь хүнээс гадна ажил үүргийн хүрээнд тухайн иргэний мэдээллийг мэдсэн мэдээлэл хариуцагч давхар хамгаалдаг байхаар зохицуулсан байна. Хэрвээ мэдээлэл хадгалагч байгууллага албан тушаалтан хүний хувийн болон нууц мэдээллийг задруулсан тохиолдолд эрүүгийн хариуцлага хүлээх юм байна. Одоо бол мэдээлэл хариуцах тал буюу мэдээллийг цуглуулж боловсруулж ашиглаж байгаа тал бас давхар бас хариуцлага хүлээдэг болж байгаа. Тэгэхээр хоёр тал хариуцлага нь маш ойлгомжтой болж эхэлж байна. Дээрээс нь хувийн байгууллагууд, туйлын этгээдүүд, аж ахуй нэгжүүд иргэдийн мэдээллийг өөрийн зөвшөөрлгүйгээр авдаг байсан байдал бол энэ хуулиар бүрэн зогсож байгаа. Дээрээс нь бид иргэдийнхаа мэдээллийг дотор нь бас ангилж сенситив мэдээлэл буюу энэ хувь хүний эмзэг мэдээлэлд ямар мэдээлэлүүд хамаарах вэ гэдгийг тодорхой тусгаж өгж байгаа. Ингээ эмзэг мэдээллийг хувь хүний нууцаар хамгаалж байна. Мөн хүний хувийн мэдээлэл гэдэгт ямар мэдээлэлүүд хамаарах вэ? Энэ хувийн мэдээллийг цуглуулж боловсруулж ашиглахдаа мэдээллийн эзэс зөвшөөрөл авна гэдэг энэ хуулийн зохицуултыг бид энэ хүний хувийн мэдээлэл хамгаалах тухай хуулинд бас хийж өгсөн. Виртуал хөрөнгөний үйлчилгээ үзүүлэгчийн тухай хуулиараа улсын хурлын гишүүн амар түвшин мэдээлэл өгсөн юм. Дэлхийд дахинд өргөн тархаж буй блокчейн технологид суурилсан бүтээгдэхүүн үйлчилгээ Монгол улсад ч өргөн дэлгэрч, ялангуяа сүүлийн саруудад виртуал хөрөнгөний арилжааны платформын тоо нэмэгдэж, coin token гаргах нь улширч олон нийтээс хөрөнгө татахын зэрэгцээ иргэд олон нийтэд эдгээртэй хөрөнгө оруулах сонирхол өснө нэмэгцээр байна. Монгол улсын нутаг дэвсгэр дээр coin хэлбэрийн бүтээгдэхүүн гаргах бол зөвхөн бүтгсэн аж ахуй нэгжүүд бол энэ coin бүтээгдэхүүнийг үзүүлэх эрхтэй болж байгаа.
Өөрөөр хэлбэл энэ хууль нь бол бүртгэлийн шин чанартай. Хоёрдугаарт ямар нэгэн байдлаар энэ үйлчилгээ үзүүлж байгаа компани дотоод мэдээлэл ашиглаад хууль бус арилжаа хийх юм бол энэ бол бас эрүүгийн болон төрчлийн тухай хуулиар заалтай болсон. Дээрээс нь энэ койны арилжаанд хууль бусаар оролцох үнийн тогтолцоонд нөлөөлөх тийм асуудал гарах юм бол бас эрүүгийн хариуцлага тооцохоор ингэж оруулсан байгаа. Хамгийн гол нь өнөө хүртэл манад гаргасан койнод бол шууд худалдаа авагч хөрөнгө оруулагчтай санал болгож ирсэн бөгөөд зөвхөн энэ хуулийн дагуу бүртгэгдсэн санхүүгийн зохицуулах хороонд бүртгэгдсэн аж ахуйн нэгжүүд л энэ койныг санал болгох хэрэгтэй болно. Кибер аюулгүйлийн тухай хуулиа Монгол улсад анх удаага батлагдаж байна. Технологийн хөгжлөд зэрэгсээд шин төрлийн захим гэмтэргийн тоо олон улсад төдийгүй Монгол улсын хэмжээнд ч олноор бүртгэгдэж байна. За ойролцоогоор 2 тэрбум $. Тэнцэх хэмжээний криптовалют одоогоор захим гэмтэргийн халдлагад өртсөн гэх мэдээлэл байна. Үүн онцлог нь бол нэгдүгээрт бол кибер аюулгүй байдлын зөвлөл үүсэж байгаа юм. Энэ зөвлөлийн тэргүүн Монгол улсын ерөнхий сайд байна. Мөн бүх кибер халдах болон хамгаалтын тагнуул ерөнхий газрын доор байх үндэсний төвийг байгуулж байна. Энэ үндэсний төв нь бол Монгол улсад нэг төрийн тусгай чиг хандлагатай байгууллага болон бусад эмзэг нууц технологи кибер нууцыг баримталдаг дэд бүтцтэй байгууллага болон төрийн байгууллага мөн хувийн байгууллагыг аюулгүй байдлыг хангаж явна. За ийхүү байнгын хоруудад хамтран захим шилжилтийн гол 5 хуулийг баталсан бол харин хууль зүйн байнгын хорооны хувьд Монгол улсын үндсэн хуульд оруулсан нэмэлт өөрчлөлтийг тууштай хэрэгжүүлэх бодлогыг баримталж, шүүхийн тухай хуулийн хэрэгжилтийг хангах хүрээнд шүүхийн ерөнхий зөвлөл болон шүүхийн сахилгын хорооны шүүгч бус гишүүдийг томилсноор шүүхийн шинтгэлийн асуудалд онцгой ахиц дэвшил гаргаснаар намын чуулганыг өндөрлүүлсэн юм а. Энэ өмнөхөөсөө үлэмжид ирдсэн цаашдаа ч улам ахаад ингээ урагшлаад явах ажил юм байгаа. Тэгээ шүүхийн хуулийн хэрэгжилтийг анх ажлын хэсгийн ахлагчийн хувьд гэсэн бидний хийх ажил бас дуусаагүй. Энэ шүүхийн сахилгын хороо маань бас дөнгөж сая сахилгын хороо шүүхрийг зөвлөлээд шүүгч бус гишүүд маань цалин цавууныхаа асуудлыг шийдүүлсэн. Орон байрны асуудлын хувьд анхаарах юм би. Дээд шүүхээс бусад бүх шүүхүүд сүүлийн олон жилийн хугацаанд хөрөнгө оруулалт шийдвэрлэдэг байсан. Сая манай энэ хууль зүйн байнгын хороонд сая дарга энэ дээр хэлээгүй тэр төсвийн асуудал дээр бид сая дэвшил гаргасан шүү дээ. Бид нэр сая шүүхрээ зөвлөж шүүхэн сахилгын хороо хүний эрхийн үндэсний комиссээр тавих төсвийн асуудал дээр хатуу байр суурьтай байсан. Ангийн засгийн газарт асуудал тавьсан. Тийм учраас хууль зүйн байнгын хорооны гишүүдийн идэвхтэй шаардлага шахалтаар анх удаа бас энэ чиглэлд хөрөнгө оруулалт төсөв мөнгөний асуудал бас нэмэгдсэн. Ер нь бидний ингээ харах юм бол ер нь энэ их хурл батлагдсан сонгогдсон цагаас эхлээд чуулган болгон дээр хүний эрх авилгын эсрэг тэмцэх чиглэлээр томоохон хуулиудыг батлуулж байгаа. Ковидыг далимдуулан иргэний жагсаал цуглаан хийх эрхээ зөрчигдөж, олон нийтээс ирүүлсэн гомдол хүсэлт өргөдлийн дагуу хүний эрхийн дэд тураа 2 удаа хуралцсан байна. Цаашид олон улсын жишгээр жагсаал цуглааныг хийх эрх зүйн орчныг бүрдүүлэхээр хууль зүйн байнгын хорооны гишүүд ажиллан гэлээ. За дээрэс нь жагсаал цуглаан авахд хийх тухай бүртгэлийн асуудал нь бас маргаантай байгаа. За ер нь бол олон улсын эрх зүйгээр бол жагсаал цуглаан хийх тухайд зөвхөн мэдээлэл буюу мэдэгдээл жагсаал цуглааныг зохион байгуулах боломжтой. За тэгэхээр өнөөдөр үйлчилж байгаа жагсаал цуглааны тухай хуулийн 10 дугаар заалтын дагуу засаг дарга тухайн жагсаал цуглааныг бүртгэх тухай асуудал дээр зөвшөөрөл өгдөг. За гэх мэтээр бид нар тодорхой асуудлаар энэ 2 удаагийн жагсаал цуглаантай холбоотой хүний эрхийн хилцүүлгүүдээр бид нар холбогдох байгууллагууд за мөн тухайн жагсаал цуглаанд орж тодорхой асуудлаар хохирсон иргэдийн төлөөлөл улс төрийн намуудын төлөөлөлд орж байр суурь хийсэн. Тэгээд хаврын чуулганаар бол энэ жагсаал цуглааны тухай хуулинд өөрчлөлт орно. Олон улсын стандартаар нийцүүлсэн. За олон улсын хүний эрхийн хэм хэмжээг дагуу тодорхой өөрчлөлтүүдийг хийхээр төлөвлөж байгаа.
Нийгмийн бодлогын байнгын хороо 2021 оны намрын ээлжид чуулганы хугацаанд 12 удаа хуралдаж, байнгын хорооноос чуулганы нэгдсэн хуралдаанд 14 хуулийн төсөл, улсын хурлын тогтоолын нэг төсөл батлуулжээ. Байнгын хорооноос хөдөлмөрийн тухай хуулийг шинжилэн баталж, энэ оны 1-р сарын 1-ний өдрөөс мөрдөж эхлээд байна. За энэ хууль ажил олгогч болон ажилтан хоёрын эрх ашгийг ижил хэмжээнд хамгаалж чадсан хууль болсон юм а. Ажил хийсэн хэрнээ гэрээ байгуулаагүй улмаас ажилчин хүн хохирдог байсныг энэ хуулиар халснараа хүний эрхийг хамгаалсан хууль болсныг байнгын хорооны дарга онцолж байсан юм. Хөдөлмөрийн гэрэл байгуулсан бол тэр хүн хуулийн хамгаалтанд ордог байсан бол энэ хөдөлмөрийн хуулиар та ажиллаад эхэлсэн л бол хуулийн хамгаалтанд ордог болсноороо хүний эрхийн нэлээд том дэвшил хийсэн гэж үзэж байгаа. Тэр анх удаага энэ хөдөлмөрийн хуулиар одоо нас хөөс юм уу ялгуурлан гадуурхах, хүчирхийлэх гих мэтлэн бүх төрлийн энэ сүүлийн үед гараад байгаа зөвлөдөд бол яг хариуцлагын механизмыг маш тодорхой зааж өгснөөр хөдөлмөрийн хууль бол онцлог болсон. За бас манай улсын аж ахуйн нэгж байгууллагын бүтцийн хувьд аваад үзэхэд жижиг за хамгийн гол нь тэр малчид албан бус салбарт ажиллаж байгаа хүмүүсийн тоо их дийлэх байгаа учраас бид бас энэ албан бус салбарт ажиллаж байгаа хүмүүс за тухайлбал туслах малчин гэрийн үйлчлэгч гэх мэт энэ хүмүүсийг одоо хөдөлмөрийн харилцаанд ороход нь ямар үндсэн эрх эдлэхийн холбогдох ямар үүрэг хүлээхэн гэдгийг бас анх удаа хөдөлмөрийн тухай хуулиндаа маш тодорхой тусгаж өгсөн. Улсын хурлаа Монгол хүний удмын сангаа хамгаалах хүн амын өслийг дэмжих тогтоол баталж засгийн газар тодорхой чиглэлийг өгöd байна. Энэ тогтоолын хүрээнд ургийн гажгийг эрт илрүүлэн онцлох технологийн дэвшлиг нэвтрүүлэхээр тусгасан байна. Мөн айл өрх бүрөө угийн бичих хөтлөн хэвших, цаашаад удам судраа мэдэх, цус ойртолд удамшлын өвчнөөс сэргийлэх ажлын эхлэлийг энэ тогтоолоор тавьжээ. Эхийг жирэмсэн үед ургийн гажгийг эрт тодорхойлох ийм боломжийг бүрдүүлэх ийм шаардлага үүссэн гэдгийг хаана хүлээн зөвшөөрч энэ чиглэлд төсөв одоо батлах за тийм лаборатори бий болгох ийм шаардлага одоо үүссэн. Энийг бий болгох боломжийг бүрдүүлсэн хууль эрх зүйн орчны суурь тавьдсан гэж хэлэхэд их таатай байна. За бид бол өнөөдөр хоромсоомын төвшөнд бол одоо оншилж шинжилж байгаа бол молекул генетикийн лабораторитой болно гэсэн үг. Өөрөөр хэлэх юм бол жирэмсний үед ургийн эмгэгийг тодорхойлох за ингээд цаашдаа бол жирэмслэлийг үргэлжлүүлэх үү таслах уу гэдгийг эцэгтэй ярьж шийддэг. Өөрөөр хэлэх юм бол цаашдаа гэр бүл аутизмтай, Дауны синдромтой, за сайжилттай ямар нэгэн одоо ургийн эмгэгтэй хүүхэдтэй болохгүй байх тэр боломжийг бүрдүүлэхэд суурийг тавих ийм чухал тогтоол болсон. Ээлжид чуулганы хугацаанд байнгын хороо иргэдэд чиглэсэн тэр дундаа эрүүл мэндийн салбарын төсвийг нэмэгдүүлж, нийгмийн халамж хамгааллын салбарын бодлогын шийдвэрүүдийг гаргасан байна. Цаашид ч энэ салбарын хууль эрх зүйн зохицуултыг шинжилгэхэд анхаарна гэдгээ байнгын хорооны гишүүд хэлж байсан юм а. Монгол улсын 330 сомонд ажиллаж байгаа одоо эрүүл мэндийн төв буюу одоо сумын эмнэлгүүдэд олгодог нэг иргэнээр тооцож олгодог санхүүжилтийг 2 дахин нэмэгдүүлж чадсан одоо том одоо ажлыг хийсэн. За дээрэс нь мөн одоо өнгөрсөн одоо жилээс 2022 оны улсын төсөвдөр энэ эрүүл мэндийн сайдын багцад бол 350 гаруй тэрбум төгрөгийг нэмж батлуулсан. Энэ бол энэ ковидын гэж яригадаад байгаа энэ цаг үед бол маш чухал шийдвэр болсон. Энэ нийгмийн даатгал буюу тэтгэврээс гадна нийгмийн халамжийн тухай асуудлыг нэлээд авч ярилцсан. Өөрөөр хэлбэл халамж шаардлагатай иргэдтэй одоо тохирсон онсон халамжийг өгөх гэдэг энэ тал дээр бол онцгойлж ажиллана. Цаашдаа бол хаврын чуулган дээр бас эмнэлгийн хэрэгслийн тухай хуулийг ингээд дахиж хэлсэн. Эний бэлтгэл ажлыг бид нар бас нэлээд хийсэн. Өнөөдөр хүн өөрөө одоо витамин нэмэлт бүтээгдэхүүн авах гэдэг ингээд өөртөө одоо захиалахаар өнөөдрийн байгаа хуулиар бол бид нар авах боломжгүй болчихсон. Ийм байгаа үед бол бид нар бас нэлээд шинжилгээ хийх хэрэгтэй. Улсын хурлын нийгмийн бодлогын байнгын хорооноос намрын чуулганы хугацаанд хүний эрх хүүхэд хамгааллын чиглэлд голлон ажиллаж бодит өөрчлөлтүүдийг гаргасан байна. Тухайлбал 2022 оны төсөвт хүүхэд хамгааллын төсвийг нийт 13 тэрбум төгрөгөөр батлуулсан. Энэ хөрөнгийг зориултын дагуу ашиглаж байгаа эсэд хяналт тавьж ажиллана гэлээ. Мөн байнгын хорооноос байгуулагдсан ажлын эсгүүд чуулганы завсарлагын хугацаанд ажиллаж хаврын чуулганаар хүүхэд хамгаалалт гэр бүлийн хүчирхийлэлтэд тэмцэх эмнэлгийн хэрэгслийн тухай хуулиудыг уламж сайжруулна гэдгийг байнгын хорооны гишүүд хэллээ.
Төрийн байгуулалтын байнгын хороо 2021 оны намрын ээлжид чуулганы хугацаанд 13 удаа, дэд хороо 1 удаа, төр хороо 1 удаа хуралдаж давхарсан тоогоор 349 асуудлыг хэлэлцэн шийдвэрлсэн байна. Байнгын хороо эрхлэх асуудлынхаа хүрээнд бие даасан 1, нэмэлт өөрчлөлтийн 32, улсын хурлын 14 тогтоолыг чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэн батлуулсан байна. Төрийн байгуулалтын байнгын хороо батлуулсан нэг чухал хууль болон улсын хурлын хяналт шалгалтын тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн бусад хуулийн төслүүд байсныг байнгын хорооныхон онцолж байна. Тэгээ үүний зорилго хэрэгжүүлэх зарчим гэдэг одоо та бүхэн бас сонирхож байгаа. За энэ нь бол асуулт тавих, асуулга тавих, хууль тогтоомжийн хэрэгжилтийн үр дагаварт үнэлгээ хийх, тайлан мэдээлэл, илтгэл сонсох, хэлэлцэх, төсвийн хяналтын сонсгол хийх, хянан шалгах, төр хороо байгуулах зэрэг улсын их хурлын хяналт шалгалтын 7 төрлийн арга хэрэгслийг наривчлан хуульчилж, за хяналт шалгалтын үр дүнд хууль тогтоомжийг боловсронгуй болгох, хууль тогтоомжийн биелэлтийг хангуулах, эрчимжүүлэх, хяналт шалгалтаар илэрсэн зөрчил дутагдлыг арилгуулах, хологдох албан тушаалтанд хариуцлага хүлээлгдэг байх ийм эрх зүйн орчин буй болцсон. Өөрөөр хэлэх юм бол одоо 2021 оны 1 сар энэ хаврын чуулганаас эхлээд улсын их хурлаар сонгогддог, томилогддог бүх албан тушаалтнуудад сонсгол хийхээр болж байгаа энэ хуулийн томилгооны сонсгол нээлттэйгээр хий. За дээрээс нь улсын их хурлын тодорхой тооны гишүүд одоо гарын үсэг зурж төр хороо байгуулах, хянан шалгах төр хороо байгуулах юм бол за тодорхой одоо хэмжээ асуудлаар, хүрээний асуудлаар хяналт шалгалт хийх, тайлан мэдээлэл авах, баримт нотлохоо цуглуулах ийм одоо нөхцөл байдал бас бүрдэж байгаа. Улсын хурлын хяналт шалгалтын тухай хууль болон сонгодог парламентын төлөвшүүлэх өнгөрсөн 30 жилийн хугацаанд парламентод дутагдж байсан хянан шалгах чигүүргийг хангах чухал хууль болсныг ажлын хэсгийн ахлагч онцолж байлаа. Тэгэхээр саяны одоо бидний парламентын ажиллагаатын хуулийн онцлог нь парламент хөгжлийнхээ дараа хууль баталдгаас хуулийнхаа араас хөөцөлддөг, явдаг, эргээд иргэдэн тэрийг шахдаг, шаарддаг ийм хөгжлийн шинэ үе шатыг эхлүүлж байгаа. Энэ нөгөө сонгодог парламентын чинь нэг гол тулгуур хэсэг нь ингэж хангагдахаар энэ хуулийн санаа бол явж байгаа. Манай зарим улсууд гэж одоо парламентын гишүүд чинь даварч штэ. Ингээл одоо дураараа шалгаад үгүй. Харин энэ хуулийг ингээ хийснээрээ хүрээ хашлах нь тодорхой болж байгаа. Дураараа одоо ажлын хэсэг байгуулаач гэдэг юм уу? Одоо байнгын ороо тэмдэглэлээр үүрэг чиглэл өгдөг ч гэдэг юм ийм байдлууд хязгаарлагдаж байгаа. А нөгөө талаас улсын их хурл үндсүүл дороос нэмэлт өөрчлөлтөөр хэд хэдэн эрх мэдлэл хязгаарласан. Төсвийн батлах тэр эрх мэдлийн хүрээнд гишүүдэд хязгаарлалт тогтоогдсон. Гишүүд эрх хумигдсан. Засгийн газрын гишүүдийг томилох эрх хумигдсан. Ингээд төсөв санхүү энэ хүний нөөцийн томилгооны асуудлаар улсын их хурлын эрх хумигдахын хэрээр нөгөө талд нь бид хянан шалгалтын эрх мэдлийг нэмэгдүүлэх замаар ард түмний засаглах бүрийн эрхийг хангах, хянан шалгах тэр төлөөлөх, үйл тогтоох тэрний балансыг хангах энэ одоо алхмаа бол энэ хуулиар бол хийсэн юм аа. Эрх хаврын чуулганаар хүлээгдэл үүсгэсэн олон хуулийн төслүүд байгааг байнгын хорооны гишүүд мэдээллээ. Тухайлбал авилга албан тушаалын хэргийг хөнгөрүүлсэн журмаар шийдвэрлэхгүй байх. Төрийн албаны тухай, улс төрийн намын санхүүжилтийн тухай хуулийн шинжилэлүүд нэрлэгдэж байна. За Монгол улсын үндсэн хуульд оруулсан нэмэлт өөрчлөлтийн хүрээнд боловсруулж буй хот тосгоны эрх зүйн байдлын тухай хуулийн шинжилсэн найруулгын төсөл, төрийн жинхэнэ албаны сонгон шалгуулалтын тусгай журмын тухай хуулийн төсөл, төрийн албан хаагчийн ёс зүй сахилгын тухай хуулийн төслийг боловсруулж улсын их хурлд өргөн мэдүүлэх бэлтгэл ажлыг хангасан засгийн газраас өнгөрсөн 7 хоногоос санал ирсэн учраас эдгээр хуулиудыг өргөн барьж хаврын чуулганаар бид нар хэлэлцүүлж одоо ажил хэрэг болгож баталнаа гэсэн ийм чигтэй байгаа. Төрийн байгуулалтын байнгын хороо Монгол Улсын үндсэн хуульд оруулсан нэмэлт өөрчлөлтөд хууль тогтоомжийг нийцүүлэх, түүнтэй холбогдуулан авах арга хэмжээний тухай Улсын хурлын 2020 оны 2 дугаар тогтоолоо Монгол Улсын хууль тогтоомжийг 2024 он хүртэл боловсронгуй болгох үндсэн чиглэл батлах тухай Улсын хурлын 2021 оны 12 дугаар тогтоолуудыг хэрэгжилтийг хангаж холбогдох хуулийн төслүүдийг Монгол Улсын их хурлын 2021 оны намрын ээлжид чуулганы хугацаанд багтаан өргөн мэдүүлэх ажлыг эрчимжүүлэх талаар Монгол Улсын засгийн газрын хэрэг хэлэх газарт чиглэлөгч тогтоолын хэрэгжилтэд хяналт тавьж ажиллажээ. Байгалийн хүн сэдэж хан байнгын хороо ээлжид чуулганы хугацаанд 7 удаа хуралдаж, байнгын хороо 8 тогтоол баталж 2 хяналт шалгалтын тайлан мэдээлэл сонссон байна. Энэ удаадаа анх удаа генетик нөөцийн хуулиа тармил ургамлын үр сортын тухай хуулийг шинжилэн баталсан нь энэ салбарт томоохон өөрчлөлт авчирна гэж үзэж байна. За ингээд байнгын хорооны гишүүдийн мэдээлэлээс хүргэе. Тармил ургамлын үр сортын тухай хуулийн шинжилсэн найруулгыг баталснаар
таримд ургамлын үрийн салбарын хөгжлийг дэмжих, салбарын судалгаа шинжилгээ, инновацийг хөгжүүлэх, дотоодод үйлдвэрлэсэн болон импортлсон бүх төрлийн таримд ургамлын үрийг үржүүлэх, таримд ургамлын шин сорт бүтээгчийн эрхийг хамгаалах зэрэг асуудал бүхэлдээ хуулиар зохицуулагдсан байгаа. За мөн одоо 2019 оны 10 сарын 17-ны өдөр генетик нөөцийн тухай хуулийг төсөл болон бусад одоо хамт өргөн мэдүүлсэн төслүүдийг улсын их хурлд өргөн мэдүүлсэн генетик нөөцийн хуулийн төслийг бол аль хэсгийн ахлагчаар нь тэмүүлэн гишүүн ажилласан. Генетик нөөцийн хууль нь бол хүний болон малын одоо генетик нөөцийн хуулиас бол ангид, ургамал, ан, бичил битний одоо генетик нөөц мөн тэдгээр нь бол уламжлалт мэдлэг дээр суурилсан одоо асуудлыг зохицуулсан юм хууль байгаа. Таримл ургамлын үр сортын тухай хуулийг баталснараа үр сортын ангиллыг бий болгох, үйлдвэрлэлийг тогтмолжуулах, аж ахуйн нэгжүүдэд мэрэгшүүлэх, тусгай зөвшөөрөл олгох, за үүнтэй уялдсан тодорхой хяналтыг бий болгох зэрэг зохицуултыг шинээр тусгасан байна. Мөн үрийг экспортлох, импортлоход тодорхой стандарт шаардлагыг тодорхойлж, үрийн нөөцийг бүрдүүлэх, үр сортын үндэсний бүртгэлийг бий болгох юм а. Урд өмнө бол бид нар одоо стандартын шаардлага хангаагүй ямар үр авж байгаа хаанаас орж иж байгаа мэдэгдэхгүй ийм үрүүдийг авдаг гэсэн. Тэр тусмаа одоо газар тариалан хүсний ногоотой холбоотой жижиг үйлдвэрлэгчтэй холбоотой энэ үрүүд бол өөрсдөө энэ тэндээс оруулж ирдэг. Тэгээ энийг одоо энийхээ цаана бол нөгөө ургац алддаг, за хортон шавжид идүүлдэг. За тэгээ хөлдөө идэгч байд юм уу. Тэгээ ургац алдах ийм одоо нөхцөл байдал. Өөрөлдвөл одоо ард иргэдэд одоо хохирол учруулах ийм нөхцөл байдлыг бид нэр одоо зохицуулж чадахгүй юм гэсэн. За одоо энэ бид нар энэ үр сортын таримл ургамлын үр сортын тухай хуулийн шинэсэн найруулга гарснаас бол эдгээр зүйлүүд төр бол тодорхой хэмжээнд зохицуултыг байх. За тэгээ үрийн нөөцийг хамгийн гол нь бий болгох. Намар хавар болохоор одоо гаднаас одоо өрөө татдаг биш. За тэгээд одоо маш яралтайгаар одоо татдаг. Нөгөө өр нь одоо тодорхой баталгаатай гүй байх ийм одоо алдаа тогтолцоод бид нарт амьдрал дээр бол гараад байгаа шүү дээ. Тэгэхээр энэ хууль баталснаар хамгийн гол энэ зүйлүүдээ бол бий болгох. За тэгээд одоо талбай дээр хяналтуудыг хийх, төрийн захиргааны байгууллага болон орон нутгийн хяналтын байгууллагуудыг бол маш тодорхой болгож байгаа. Үрийн сортоо бол маш тодорхой ойлгож байгаа. За тэгээд Монгол улсын нутаг дэвсгэрт стандартын одоо шаардлага хангасан үрийг бий болгох, дотооддоо үйлдвэрлэх гэх мэтлэн ийм зүйлүүдийг бол бий болгож байгаа. Генетик нөөцийн тухай хууль нь Монгол улсын нутаг дэвсгэрээс гаралтай амтан ургамал бичил биетний үнцийн бүхий генетик нөөц болсон тэдгээртэй холбоотой уламжлалт мэдлэгийг судлах, бүртгэх, хадгалж хамгаалах, ашиглах, тэдгээрийг ашигласнаас үүдэх үр шимийг хүртэхтэй холбоотой харилцааг зохицуулах юм а. Одоо Монгол улсаас гаралтай энэ генетик нөөцийг ан амтан ургамлыг гэдэг юм уу бичил биетэн за бусад өөр одоо биотехнологи одоо шинжилгээ өндөр өгсөн улс орнууд бол манайхаас гаралтай генетик нөөцийг авч ашигладаг бол байсан. Тэгэхээр одоо бол ямар ч Монгол улс өөрсдийнхөө генетик нөөцийг хадгалж хамгаалах талаар бол нэгдсэн бүртгэлийн системтэй болох энэ үндэс суурь бол хууль эрх зүйн орчны хүрээнд бол бий болж байгаа. За тэгээд генетик нөөц гэхээр та бүхэн манаас яг ойлгохгүй төдийлөн бас ээж магадгүй. Тэгэхээр өнөөдөр одоо юу гэдгийг жишээ нь яг Монгол улсаас гаралтай энэ ан амтан гэдэг юм уу ургамлыг гэдэг юм уу бичил биетнийг ашиглаад бол одоо юу гэдгийг биотехнологиг шингээгээд за яг хөдөө аж ахуйн салбар дээр, хүнсний салбар дээр, анагаах ухааны салбар дээр бол маш ихээр ашиглаж байгаа. За би үүний хамгийн тод жишээ бол Монгол улсаас гаралтай дэрэгвэр жирэгвэр одоо жигхэр ус гэдэг юм уу эдгээрийг ашиглаж бол манай одоо Япон, Солонгос, Хятад эднэр зэрэг бусад энэ Азийн улс орнууд хавдраас одоо эмчлэх анагаахын нэмийг бол үйлдвэрлэдэг байгаа. А гэтэл өнөөдөр Монгол улсад энэ эрх зүйн орчин байхгүй үднээс бид нар ямар одоо юу гэдгийг хэмжээний за ямар имийг одоо авч ашиглаж чинь за эргээд эндээсээ бид нар эдийн засгийн эргэлтэнд орсон энэ бүтээгдэхүүнээсээ тодорхой хэмжээнд төлбөр хаамж авах гэдэг юм уу энэ эрх зүйн орчин бол байхгүй болчиход байгаа. За өнөөдөр ер нь дэлхийн нийтээр одоо яг энэ гол сайхны үйлдвэрлэл дээрч тэр эмзүү дээрч тэр ерөөсөө байгалийн гаралтай генетик нөөцийг ургамлыг гэдэг юм ашиглах одоо энэ төгөөмөл хандлага бол бий болж ирж байгаа. Өнөөдөр дэлхийн нийт бол энэ антибиотикоос пробиотик руу бол шилжиж байгаа. Тэгэхээр бид нар энэ салбар дээр бол цаашдаа Монгол улсаас бол өөрсдийнхөө энэ ариун их одоо энэ нөөц баялагийг одоо ашиглаж эдийн засгийн эргэлтэнд оруулж тэндээсээ тодорхой одоо эдийн засгийн үүднээсээ бол одоо төлбөр хураамж авч ашиг хүртэх энэ боломж болцоо бол бүрдэж байгаа.
Хуулийн төсөл батлагдсанаараа генетик нөөцөд үнэтэй холбоотой уламжлалт мэдлэгийн хамгаалалт сайжирч, үн цэн өсөн нэмэгдэж, ашиглалтаас бий болох үр шимийг Монгол улсын эзэмшигчид хүртэх нөхцөл бүртгэхийн зэрэгцээ. Биотехнологийн ололт амжилтанд тулгуурласан судалгаа үйлдвэрлэл хөгжих, технологи дамжуулалт, хөрөнгө оруулалт нэмэгдэх, олон улсын зах зээл дээр гарах боломж бүрдснээр эдийн засгийн бодит эерэг үр дүн бий болно хэмээн төсөл санаачлагч тодорхойлсон байна. Тус байнгын хорооноос байгуулсан усны тухай хуульд нэмэлт оруулах хуулийн төслийг хилэлцүүлэгт бэлтгэх, батлагдсан гарсан хуулийн хэрэгжилтэнд хяналт, шалгалт хийж санал дүгнэлт гаргах үүрэг бүхий ажлын хэсгүүдээс намрын чуулганы үеэр хийсэн ажлуудаа мөн энэ үеэр танилцуулсан юм а. Усныхаа хэрэглээний 80%-ийг бол одоо нийт нөөцийнхөө Сингапур усныхаа 1.9%-ийг одоо газар дороос ингэж хангадаг байгаад байгаа юм. Тэгэхээр энэ одоо цэвэр усны энэ нөөц одоо цаашдаа одоо ашиглагдах ингээд энэ хугацаатаар яваад байх юм бол үндсэндээ бол одоо экологийн экосистемийн одоо тэнцвэргүй байдал үүснэ. За мөн ирээдүйд одоо бид нар усаар одоо үндсэндээ одоо баг усны хомсдол үүснэ, усны доройтол бий болно гэсэн ийм одоо статистик тооцоонууд одоо нэлээд их одоо бидний анхаарлыг татж байгаа. За манай ажлын хэсэг бол одоо бас эдид ажлын хэсэгтээ бас нэлээд одоо анхаарч ажиллаж байгаа. Хэд хэдэн удаа 9 удаа манай эдид ажлын хэсэг одоо хуралдсан. Одоо энэ ажлынхаа хүрээнд бол одоо бас нэлээд олон одоо хариалагдах одоо уул уурхай яам, хөнгөн үйлдвэрийн яам, одоо хүн сүдэн аж ахуй яам, эрчим хүчний яам, за тэгээд холбогдох одоо олон байгууллагуудтай бид бас хамтраад одоо тий усны тухай усны газар гэж одоо агентлаг байгуулагдсан энэ усны газартайгаа хамтраад одоо хэд хэдэн одоо ажлуудыг хуралдаануудад зохион байгуулсан. Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн хэрэгжилтийн талаар хяналт шалгалт хийж санал дүгнэлт гаргах үүрэг бүхий ажлын хэсэг байгуулан 3 удаа, дэд ажлын хэсэг 4 удаа хуралцсан байна. Ажлын хэсгийн ахлагчаар улсын хурлын гишүүн Батжаргал ажиллаж байгаа бөгөөд цаашаа анхаарах хэд хэдэн асуудал байгаа талаар танилцуулж байсан юм. Тусгай хамгаалалттай газар нутгууд дотор бас хуулиар зөвшөөрөгдсөн үйл ажиллагааныхын хүрээнд газрын харилцаа үүсдэг нийтдээ нэг 6,000 орчим одоо хуулийн этгээд иргэдтэй газрын харилцаа үүссэн байна. Үүний 97.7% нь богдуулын дархан газар, горигт тэрэлжийн байгалийн зохицолборт газар, хөвсгөлийн байгалийн зохицолборт газар дээр үүссэн байна. Тийм учраас энд эрх зүйн зөв зохицуулалт бас норм дүрм стандартуудыг шинжлэх тухай асуудал байгаа юм байна гэж тодорхой харагдаж байгаа. Бид хэдийгээр хуулиар зөвшөөрөгдсөн үйл ажиллагаа гээд тодорхой бус нутгууд дээр газрын харилцаа үүсгэж байгаа. Эргээд шин суурьшлийн бүсүүд үүсгэх, байгалийн даas чадамжаас давсан байдлыг бий болгож, байгалийн доройтлыг бий болгох ийм нөхцөлийг бүрдүүлээд байна уу гэсэн ийм асуудал байна. Хоёрдугаар төрийн захиргааны төв байгууллага, нутгийн удирдлагын байгууллага, за энэ тусгай хамгаалалттай газар нутгийн захиргаануудын хоорондын ажлын уялдаа бодлогын нэгдмэл байдлыг хангах тухай асуудал бас эрх зүйн хувьд нь эргэж авч үзэх зайлшгүй шаардлага байна. Энүүнийг зөв зохицуулах ёстой гэдэг үүднээс ажлын хэсгийн гол анхаарал төвлөрч санал дүгнэлтийнхээ одоо асуудлыг боловсруулж байна гэдгийг би зориуд хэлмээр байна. Анхаарал хандуулсанд баярлалаа. Улсын хурлын цаг тав мэдээллийн хөтөлбөр танд хүрлээ. Байнгын хороодын тайлан мэдээллээс танилцууллаа. Баяр та үзэгчдээ.